20 гаруй жил энэ утааг бууруулах санаачлалууд янз бүрийн элдв янзын тогтоолууд гарч ажилласан юм байна. За тэгвэл харамсалтай өнгөрсөн хугацаанд бол бас яг энэ асуудал шийдэгдсэнгүй. Тэгээд энэ 2 сарын өмнө болсон сонсголын хүрээнд бол бид бол одоо өнгөрсөн хугацаанд 779 иргэн утаанд угаартж амнасаа алдсан гэх мэтчлэн бол маш тийм одоо сэтгэл сэртхийлгэм тоо баримтуудыг сонслоо. За төсөв хөрөнгийн хувьд ч гэсэндээ ерөөсөө даруй 5 их 80 гаруй төгрөгийн зарцуулалт хийсэн гэсэн тооцоог бол одоо бас бид одоо манай ажлын албаныхан гаргасан байгаа. Тэгэхээр одоо хэдүүлээ бол одоо дөрвтэй алхам хийх ёстой гэдэг дээр бол санал нэг байна. Тэгэхээр бол өнгөрсөн хугацаанд бол хэд хэдэн зүйл дээр бид нар сургамж авах ёстой юм гарсан юм уу гэж харж байгаа. За нэгдүгээрт ерөөсөө ийм утааг бид нар богино хугацаанд бүр мөсөн шийдэж чадна гэсэн итгэл үнэмшил хаана ажиглагдсангүй. Ялангуяа одоо нийтийн сонсголт дээр ирж ажиллаа тайлгнаж байгаа төрийн албан агчдын хувьд ч гэсэндээ ерөнхийдөө тийм итгэл үнэмшил ерөөсөө байхгүй болсон байна. Тэгэхээр улсын хурал улс төрийн манлайл гаргаад засгийн газар түнд одоо бас тэр чиглэлд ажиллаад бид ерөөсөө энэ утааг шийднэ гэсэн тэр итгэл үнэмшлийг улс орноороо олж авах хэрэгтэй байна. Нэг. Хоёрдугаарт ер нь бол утаанд мөнгө зараадлах юм бол утаа ерөөсөө шийдэгдэх юм байна гэдгийг бас ойлгож авлаа. За нэгт одоо жишээл сайжруулсан түлш гэж ярихын өмнө болохоор төслийн зуух гээл ярьсан. Тэгэл одоо зуухч байдаг юм уу, түлшч байдаг юм уу, одоо мэдрэгч байдаг юм. Ямар нэгэн байдлаар утаа үйлдвэрлэдэг зүйл бид нар мөнгө зараадлах юм бол утаа чинь байгадлах юм байна гэдэг тийм зүйл. Тэгэхээр цаашид утаанд мөнгө зарахгүй байя гэдэг бас нэг юм зарчмын бодол. Тэгээд төр ерөөсөө технологи сонгож болдгүй юм байна. Технологийн сонголтыг бол иргэд өөрсдөө хийх хэрэгтэй байд юм байна. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд бол нөгөө төр мөнгө зараад байдаг. Тэгээ төр технологи санал болгоод байсан байгаа байхгүй юу? За одоо энэ төслийн гоё үлзий зуухыг тавиач гэдэг юм уу? Эсвэл энэ шахмал түлшийг түлээч гэдэг юм уу? Тэгэнгүүт ерөөсөө энэ асуудал чинь бас шийдэгдэхгүй байна. Энд чинь бол бас иргэдийн өөрсдийнх нь сонголт хамгийн зах зээлийн зарчмаар аль нь илүү үр ашигтай байна гэдэг тэр зүйлийг хийх ёстой гэдэг. Тэгэхээр ийм гурван сургамжийг бол сая нийт сонсголын үр дүнд бол одоо миний хувьд бол олж авсан. Тэгээд энэ та бүхэндээ бол одоо энэ улс төрийн манлайл гаргаад ийм шийдэмгий алхам хийх асуудлаар засгийн газарт бас чиглэл өгөх ийм зүйлийг санаачлаасаа гэж уриалах байна. Баярлалаа.